удаа та бүхэндээ онцгой нэгэн муу сүнсний талаар ярих гэж бодсон юм. Энэ сүнсийг зарим хүмүүс spiritual husband and wife буюу сүнслэг эхнэр нөхөрч гэж хэлдэг. Тэгж хэлэхгүй долоор би бол хэлж мэдэхгүй байна. Энэ сүнсний талаар Библиэлд байдаг, байхгүй гэдэг маргаанч байдаг. Ер нь бол энэ сүнсийг зүгээр л нэг сүнс байдгийг би маш сайн мэднэ. Яагаад гэвэл би энэ сүнсийг хүмүүсээс чөлөөлж байсан учраас. Тэгээд энэ сүнсийг мэдхгүйгээсээ болж олон асуудалд унжсэн хүмүүсээс ч мэднэ. Нэгэн жишээ хэлье. Солонгост байсан нэг эмэгтэйг залбирах шаардлагатай болсон. Ахлагч, баптизм байдаг эмэгтэй. Нөхөр нь ч гэсэн итгэгч. Сайхан хасууд. Хүүхдүүд нь өвчтөө хэцүү байна. Залбирч өгөөч гэд залбирч таарсан. Тэгээд эхнийх нь нөхөр нь нас орсон, хоёр дахь нь нас орсон, эхний хүүхэд бас нас орсон, хоёр дахь нь бас гурав дахь дээрээ сууж байгаа. Тэгээд гурав дахь нөхрийнх нь хүүхэд нь өвдөд үх гэж байгаа. Би тэгээ асуудал танд байна гэж хэлсэн. Тань дотор муу сүнс байна. Энэ сүнсийг хөөх хэрэгтэй. Энэ сүнс өөрийгөө таны нөхөр гэж боддог сүнс. Тэгээд таны хүнтэй суухад тэр нөхрөөд чинь наалдаг. Тэгээд нөхрөөд чинь үр утмыг бас устгадаг тийм бузар муу сүнс байна. Хөөх хэрэгтэй гэсэн чинь би энэ чи итгэхгүй байх гэж ууралсан. Тэгээд би өвчлөлийг үлдээ. Тэгээ ерөнхийдөө бол бас л нэг сайн залбирч таараагүй. Харин хэдэн өдрийн дараа бурхан хүүхэд нь маш хүнд өвчтөй байна. Хаалганд орох чинь залбирах шаардлагатай гэж хэлсэн. Тэгээ шөнө босоод би тэр хүүхдээ залбирсан. Тэгээд ээжт нь хэлсэн хүүхдээ хаалгаа хүнд болох нэ. Анхаараа гэсэн чинь маш амархан хаалгаа. Солонгос чинь өндөр хөгжилтэй орон та юу ярина вэ гэж надад хэлсэн. Тэгээд хаалгаа амархан байх нь хамаагүй, эмчнэр сайн байх нь хамаагүй. Сүнслэг тулаан болох гэж байна. Та сайн зогсож залбирах хэрэгтэй гэж хэлсэн. Ингээд энэ хаалгаа нэширэн дээр хоёр тэнгэр илж, нөгөө талд нь хоёр муу тэнгэр илж би зогсож таарсан. Ширээний дөрвөн болдонд л зогсож байсан. Хамралтаа энэ spiritual room буюу сүнслэг өрөөцлөг хүмүүс мэддэггүй болохоор тоодоггүй. Тэнгэрэлчгээр л дандаа сайн гэж боддог тийм биш. Сатан хүртэл гэрлийн тэнгэрэлч байсан шүү. Муу тэнгэрэлч нар зогсож байсан. Наа нь хоёр сайн тэнгэрэлч. Гэхдээ тэнгэрэлчийг тулалтаараа хамгаалаараа гэхээс нааш энэ бүхэн болдгоо. Ямар сандал бурхан хүртэл янж бачи очиж зогс гэж хэлэхэд. Ингээд тэр тулаанд хэдүүлээ орж зогссон. Тэг ямар ч байсан хүүхдээ амнаас үлдсэн. Гэхдээ маш хэцүү хаалгаа болсон. Ээж нь дараа нь ярьсан. Хүү янж магчаа залбируулахмаар байна. Яасан? Хаалганы дараа хүүхэд нь ухаалдж унаад хэдэн өдөр ухаан орохгүй байна гэж хэлсэн. Үнэхээр хүнд хэцүү хаалгаа болсон юм мэднэ. Уг нь бол энгийн зүгээр мис ажиллабар байсан л да. Гэхдээ үнэндээ физикал буюу бие махбодоор энгийн мис ажиллабар боловч яг тэр үеийг тэр хэцүү үеийг чөтгөр ашиглах гэж оролцсон. Тэгэхээр энэ чөтгөр юу хийдэг юм бэ гэдгийг хэлж өгье. 3 нөхрөөс алсан эмэгтэй байсан. Тэгээд танд сүнслэг нөхрүүд чинь салгаад байдаг юм аа. Нэг хөөх хэрэгтэй гэж хэлсэн. Тэгсэн чинь үгүй надад тийм байхгүй та юу ярина би захаа хүн биш би сайн хүн харин дандаа муу нөхөртөө таардаг гэж хэлсэн. Ер нь бол энэ сүнс юу хийдгийг би танд хэлж өгье. Энэ хүмүүс энэ зарим энэ сүнс нь болохоор нэгдүгээрт нь хэрэг хүнтэй суугаагүй бол хүнтэй суулгахгүй байх гэж хичээдэг. Үр удамгүй байх гэж хичээдэг. Эр бэлгийн эсэг ч юм уу бүгдийн зогсоох бас хандлагатай байдаг. Тэгээд худлаа хардуулдаг. За тэгээд байнгын хэрүүл урвал суртан салах гэж хичээдэг. За тэгээд байгаа суудсан нөхөртөө хүртэл юм их нэртэй дургу байлгадаг. Тэгээд энэ сүнслэг ихнэр хөргөж боддог тэр сүнс маань маш их хартаа. Энэ сүнс байгаа байхгүйг мэдхэд ер нь бол зүүдээр илүү мэддэг. Зүүдэн дотор чинь үмэл өөр хүнтэй хурам хийгээл байнгын өөр хүний хүүхдтэйг олч юм уу эсвэл нисэргээр нь
огт хүнтэй суулгахгүй, хүүхдгүү гэсэн өөр ирээ яригдаал. Эсвэл энэ чиний яг хэрүүлэхэд чиний хүүхдүүд ч гэх юм уу тэг чийлэх асуудлууд гарч ирдэг. Энэ бүх хүнд байдаг бол биш сүнс шүү. Надад байж магадгүй байнга хэрэлдэх юм чинь ч юм уу бодуузаа. Ер нь сүнслэг ихнэр нөхөр гэдэг энэ бузар муу сүнсийг эртхэн таньж хөөх явдал маш чухал. Та гэрлэлтэд аврахад хэрэгтэй шүү. Тэгэхээр хэрүүлийн муу уурын сүнсээс гадна дахиад энэ сүнс байдаг голцоо дунд иргэн 10 хэдэн настай орж ирсэн байдаг. Бас дунд тавцаа ихнэр нөхрийг үсгэмжлэх үед орж ирсэн нөхрүүд ч бас байдаг. Энэ нөхдүүдийг хөөхд бас нэлээд амархан бол биш мэдээж. Гэхдээ Иесусийн нэрний тухай тэр ишлүүдийг маш сайн унших хэрэгтэй. Тэгээд илчилсэний дараа Иесусээ гэж хэлэхэд л нөхөр алга болж хуурна. Тэр өмнөх подкастуудаас Иесусийн нэрээр суух, Иесус нэрд итгэх гэсэн подкастуудыг сайн сонсороо. Тэгээд Иесусээ гэж хэлэхэд л нөхөр зайлан отно. Харин байгаа байхгүйг нь мэдэх нь л хамгийн чухал зүйл. Түүнийг ялгах чадвар танд хэрэгтэй гэсэн үг. За тэгээд танд залбирч өгье. Иесус Христийн нэрээр сүнслэг ихнэр нөхөр гэсэн муу сүнсүүд байгаа болол яг танаас бүр мөсөн зайлан отдог. Иесус Христийн нэрээр. Амен.